Эмх замраагүй зүйлсийг бурхан эмх зэгцтэй болгох түүний зарчим. Тэгээд бүгдээ хамтдаа Библийн бүхэн судраас Эхлэл номны 1-р бүлгийг хамтдаа харцгаая. Миний гар дээр энэ шинэ Библи ирсэн байна. Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй, оёор бүхний гадаргууд харанхуй бүрхэж бурханы сүнс усны мандал дээгүүр илэн хайлж байлаа. Тэгэхэд бурхан гэрэл бий болтугай гэж айлцсан гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг бурхан харжээ. Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд харанхуйг шөнө гэж нэрлээ. Ийм өвдөж болоод өглөө болсон энэ анхны өдөр болоо гэжээ. Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээсэн. Тэгээ бурханы бүтээсэн тэр газар нь хэлбэр төсгүй. Тэгээд оёоргүй хүний гадаргуу дээгүүр усны мандалтай эзний сүнс илэн хайлж байсан гэж. Та боддоо анхны тэр зүйлс тэр газар тэр ус ямар ч хэлбэр төсгүй байсан байна. Тэгвэл ямар ч хэлбэр төс байхгүй, ямар ч утга байхгүй, ямар ч гэрэлгээ байхгүй, хав харанхуй байсан байна. Маш эмх замраагүй тийм зүйл байсан байна. Хинч мэдгүй үнийг. Оёоргүй гүн гэдэг нь юу вэ? Хэлбэр төсгүй гэдэг нь юу вэ? Юу ч байхгүй, хав харанхуй, ямар ч хэлбэр төсгүй тийм цаг үед бурханы эзэн гэрэл бий болох гэж айлцсан. Өөрөөр хэлбэл бидний бурханы эзэн ямар ч эмх зэгцгүй, эмх замраагүй тийм газар бурханы эзний ажилтг зарчмад бүтээлэх зарчмад эмх зэгцийг, эмх замбрааг бий болгодог. Харин эмх зэгцтэй, эмх замбраатай газрыг боснуулдаг нь дайсны хийдэг чанар юм аа. Дайсан, морис, гэмнүг бидний амьдралын бурханы бүтээсэн тэр эмх зэгцтэй бүтээлүүдийг эвдлэн боснуулдаг. Бидний итгэлийн амьдрал гэмнүгэл орж ирэхэд бидний итгэлийн амьдрал тэр боснуулалт итгээ. Эмх замбраагүй болдог. Асуудлууд бий болдог. Харанхуй болдог. Заримдаа арга тасалдаг. Яагаад мэдхээ болдог. Бидний амьдралын зарим талбаруудаар үнэхээр оёоргүй гүн мэдсэн харанхуй бүрхэх тийм өдрүүд бидний амьдрал байдаг. Тийм ямар ч утгагүй болсон, ямар ч хэлбэр төсгүй болсон. Цаашид яагаад мэдхээ болсон. Найдвар тасарсан тийм газар ч гэсэн бурханы сүнс оршин байг юм аа. Бид нар бурханы сүнс, бурханы оршихуул байж байвал тэгэл бүх зүйл цэцэглэн хөгжиж, бүх зүйл эмх зэгцтэй болж сайхан болно гэж бид нар боддог. Гэтэл Библийг харах юм бол бурхан тэнд байсан уу? Байсан. Тэнд харанхуй бүрхэж байсан уу? Бүрхэж байсан. Тэнд эзний айл сүнс байсан уу? Байсан. Гэхдээ бурхан тэнд гайхалтай зүйлийг хийсэн. Бурхан юу хийсэн? Бурхан гэрлийг бүтээхийн тулд тэр олон молекулуудыг, тэр олон Томас Эдисон шиг тэр гэрлийг бүтээхийн тулд бурхан хамцаа шамлаад энэ суусан гэж бодож байна. Үгүй тэгээд бурхан тийм гэрэл бий болох гэж айлцсан. Амен. Бурхан харанхуйг тасаад, харанхуйг хэлбэр төстэй болгоод усын нийслэл холдуулаад, газрын нийслэл гаргаж, дөрвөлжин болгоод, гурвалжин болгоод янзлаад ирэхэд бүгдийг сайхан засаад гэж бурхан бодсон уу? Тэгээд бурхан гэрэл бий болох гэж айлцсан. Өөрөөр хэлбэл энэ Библийн зарчим юу вэ? Тэр таны амьдрал, тэр бид таны амьдралч буй очиж бидний амьдрал суугаа ус үндэстэн, ус орон нийгэм харанхуй байгаа бол тэнд бид бурханы гэрлийг түгээр гэрлийг тусдах хариуцлагатай байна. Хаурын амьдрал гэрэл орох найзаа. Таны харанхуй амьдрал тусдах гэрэл орж байгаа. Бурханы үг таны амьдрал гэрэл хүчтэй. Тийм учраас өнөөдөр энэ мандагч нар байна. Тийм учраас бидний гарт Библиуд орчуулагдсан байна. Тийм учраас үеийн үед эзний зарлгууд, эзний иш үзүүлэгч нар эзний үгийг тунхагласаар ирсэн. Тэгвэл энэ тунхагууд Библийн бичээсүүд эзний амьд үг бидэнд юу гэдгийг хийж байгаа вэ?
эмх цэгцгүй газар эмх цэгцийг бий болгоцгоо гэж Бурхны эзэн уриалж байна. Энэ харанхуй ертөнцид Бурхны эзэн гэрлийг тусгацгаа гэж бидний уриалсан дуу. Өнөөдөр улс үндэстнүүдэд улс нийгэм харанхуй газрууд бүрхсээр байна. Тухайлбал манай улс, манай Монголын нийгэм эдийн засгнууд ямар байдалтай байгааг бид мэдж байна. Тэгээ ийм юм яриад ихэхээр би нөгөө амар том юм ярьж байгаа юм шиг надад тийм сэтгэл төрдөг. Тэгээ яг хийж байгаа юм харахад дэндүү жижиг юм хийж байгаа юм шиг. Та заримдаа тийм хэрэгцээ байдаг. Тэгээ энэс хойш та заримдаа хийж байгаа зүйлдээ утга алдаад жоо урам хугамаар гутрамаар тийм үе танд байдаг. Тэгвэл би танд дараагийн нэг жишээ өгье. William Wilberforce гэж энэ хүний талаар би Библиэс сургууль багтаа хүүгийн анх удаа сонсож байсан. William Wilberforce 1759-1833 14 настай өвөр болсон. Энэ хүний нэгэн анх хэлсэн алдартай үг тийм ээ. Боолчдоос үүдэлтэй маш их аимшигтай ёс бус байдал миний бодол санааг бүрэн эзэмдэж байна. Үүнээс болж хизээж би зогсохгүй үүний эсрэг би тэмцэх болно. Би шатаж дууссан ч хамаагүй гэсэн. Өөрөөр хэлбэл 1700 оны сүүл үед Англид асар их боолын 8 цэцлэг өвчин байсан. Гивэний болонгоос Африкийн эрг дагуух 35-аас 55 мянган боолуудыг жил болгон худалдаа авдаг Английн бизнесийн бүлэглэлүүд, улс төрийн бүлэглэлүүд, ёс суртахуун хүмүүс асар их ашигтай энэ бизнес бид нар хөл тавьсан аль учирыг гараад өгсөн байсан учраас улс нийгэм өвөлтэй ёс бус байдал авсан байсан. Болон тохиолдол арх пивний газрууд үгээгүй ядуур Англиг бүрхэж байсан. Тэгээ 1780 он 21 наснда тэр улс төрч болохоор парламент сонгогдсон байна. Тэгээ хажуу дээр дуусахтаа миний парламент сонгогдсон эхний жилүүд би дэндүү утгагүй хоосон зүйлсийн араас явдаг байжээ гэж хэлсэн байна. 1786 он 27 наснда тэр нэг удаа улаан үндэний баяр өргөцсөн байна. Нэгэн хүнд сайн мэдээ өгч тэр Есүс Христийн үхлээс амьдсан тэр баярын хүндтгэлийн арга хэмжээнд өргөцсөн байна. Тэгээд тэр магтандуу дуулаад байж бастаа тэр их эзэн Есүс Христос сүнсээ дахин итгэлийг хүлээж авсан. Тэгээд тэр альч туулгаас бүрэн гарсан байна. Тэр амьдралаа өөрчилсөн. Миний амьдралыг алхам бүр бусдын төлөө байх болно гэж тэр том үгээс хэлсэн байна. 1789 он тэр 30 наснда 12 дотоод хуулийн төслүүдийг боолын 8-ны эсрэг хуулийн төслүүдийг Английн парламентод оруулсан боловч 1791, 1792, 93, 1797, 1798, 1799, 1804, 1805 онууд тус тэрээр ялагч байсан байна. Тухайн үеийн олигархууд түүний хуулийг хүлээн зөвшөөрөхөд татгалцсан. Тэр түүний эсрэг зогссон. Түүний сөрөг хүчнийхэн сүүлдээ бүр түүнийг буруутгаж ирсэн. Хей, Уильям. Чи боолын худалдаачдын яс махыг үнээр зулгааж харахгүй байна уу? Чи тэднэр зөвхөн улс төр хийдэг чи бол популист улс төрч байна гэж түүнийг буруутгаж ирсэн. Тэгээд Уильям энэ асуудал ямар нэгэн шийдэл гарахгүй байна гэсэн юм харанхуй тусах гэвлээ өөр тийш хандуулсан байна. Тэр өөрийнхөө орлогын 4/1, жилийн орлогын 4/1-ийг тэр ядуурчдад өгдөг болсон. Шоронд хариуцж байгаа өсвөр насны хүүхдүүд, насан туршаагүй хүүхдүүдэд тэр өөрийнхөө хөрөнгө мөнөөс зориулж ирсэн. Ан хажин эзэн итгэсэн хүн хизээж сайн зүйлсээ зогсоод тэр хийсэн гэвэр байсан. 1797 онд тэр Кафе гэдэг хотод суурьсан байна. Тэгээд эндээс манай хүмүүний бидний сайн мэддэг анхны пастор номлогчдын нийгэмд Их Британий Библийн нийгэмд тэгээд ядуурлын эсрэг олон нийгэмдүүдийг тэр санаачсан хамтран байгуулсан байна. Тэр өөрийн багийг хөдөлсөн, тэр өөрийнхөө залбирлын багийг хөдөлсөн. Тухайн үед бидний сайн мэддэг гайхамшигт хайр дуу зохиолч Джон Ньютон
Түүний пастор нь байсан. Нэг удаа Уильям арга мохортаар Английн парламентд дэндүү гаргаарсан учраас за одоо би боллоо, одоо хангалттай би ажлыг боллоо, би парламентын гишүүн байгаа боллоо. Би юус пастор болъё, би сүмд сууяа. Харин түүний пастор Джон Ньютон юу гэсэн чиний зам энэ юм аа. Түүний урамшуулсан байна. Тэр парламент харанхуй парламент улсад Английн парламент гэрдээ хэвээр байсан. Тэгээ түүний амжилтын сүүлийн 20 жил тэрээр энэхүү хийсэн өөрийнхөө өсөөсөн ажлыг үргэлжлүүлсэн хэвээр байсан бол ямар ч үр дүн гарав. Харин 1833 онд түүний нас барахаас 7 хоногийн өмнө түүний санаачилсан хуулийн төслүүд Английн парламентад хэрэгжүүлсэн байна. Нас барахаас 3 хоногийн өмнө энэхүү хууль батлагдаж тэгээд тэр эзэн рүү хэрэгжүүлсэн юм байна. Бид нар боолын арьс өнгөний үсээс боолын нэг хэсэг Абрахам Линкольн, Мартин Лютер Кинг эдгээр хүмүүсүүд тэмцэж хэлсэн гэж байна. Үгүй. Энэ бүгдийн эхлэл бол энэ хүнтэй шууд байна. Хэн нэгэн түүнийг 27 наснд эзний сайн мэдээнээс цуглуултанд өрсөн байна. Эзний аврал, эзний гэр бүлгээ түүний зүрхэнд туссан байна. Тэр оюу залуу наснда тэр өөрийнхөө хийж чадах бүхнийг эцээ хүртэл дуустал хийсэн байна. Түүний амьд удаадараас ялагдлууд байсан гэдгээс тэр харанхуй гэрэл тусах энэ ажлаа зогсоогоогүй. Өнөөдөр бид хамтдаа гомшуулж ураач өнөөдөр бидний орднууд бидний хүүхдүүд бидний бяцхан дүүнэр марчраа зогсоо. Эднэр дээр эзний эргүүлсэний өршөөл дүүрэн байна. Бурхнаас бидэнд өгсөн эвэржрүүд, Бурхнаас бидэнд өгсөн эдгээр гэрэл гэгээ бидний үр хүүхдүүд, бидний дүүнэр, бидний дараагийн үеийнхэнд 2 дахин, 3 дахин 30, 100 дахин тусгал байна. Яагаад би хэлэхдээ хинч нэг эндүг асаагаад гал газар тавьдгүй гэсэн. Эсвэл самны дор тавьдгүй. Харин орж ирэхдээ эндүг зүйлийн төлөвлөгийг эндүгний суурьтай тавьдаг гэж байна. Бид харанхуй эргэлтүүлэх илүү. Хэдийгээр бидний хийж байгаа зүйлс өчүүхэн түүний харанхуй тус өчүүхэн төлөвийг зулын гэрэл байж болох. Энэ бол Бурханаас ирсэн гэж. Бурхан эзний амнаас гарсан анхны тэр үг гэрэл бий болох тэр гэж бидтэй хамтдаа. Таун гэж бүгдээ хамтдаа Таурын өөрийн юу таурын харанхуй дүнх харанхуй хүсч байна. Гэрлийг жинхэнэ гэрлийг таураа зөвхөн та өөрийнхөө хувийн амьдрал биш. Таны амьдрал суугаа гэр орнч харанхуй нүүрс биш. Харанхуй горох биш. Харин гэрэл хийж байгаасаа гэж хандж байна. Таны аав, таны ах トゥ у, таны найз нөхөд, таны хамтран ажилласан ангийн хамт олон бидний амьд харанхуй горсон хэвээр байгаасаа гэж хүсэж байна уу? Аль эсвэл та Бурхны гэрэл хийгээсэй гэж хүсэж байна уу? Бидний амьд суугаа хот тосгод бидний гарал үүсэл болсон бидний улс үндэстэн их оронд минь харанхуй бөхсөн хэвээр байгаасаа гэж хүсэж байна уу? Та гэрэл хийж байгаасаа гэж хүсэж байна уу? Өнөөдөр сошиал медиад судалгаа хийсэн байна. Сошиал медиагийн энэ нэг харанхуй мэдээллүүдийн донд бидний өсвөр залуучуудын тэндээс авах нөлөөлөл нь 75% сөрөг нөлөөллүүд байна гэсэн байна. Тэгээ бидний гэсэн пасторууд ярилцсан. Энэ нөлөөллийг бид бууруулахын тулд юу хийх ёстой вэ? Бид нар үр хүүхдүүдэд сошиал медиагаас хамгаалах уу? Яаж хамгаалах вэ? 10 дугаар ангид төгс хүртэл бид нар смартфон бариулахгүй байх уу? Интернетээс шууд байх уу? Яах ёстой вэ? Сүмжүүлнүүдийн залуучуудыг бид нар яаж дагуулах вэ гэж бид бодлоо бид хоорондоо ярьсан.
Олон аргууд хэрэгж болно. Харин энэ бидэнд тэр харанхуй дотор бид харанхуйд ялагдаж харин тэр харанхуй гэрэл тусах нэг л зам. Та өнөөдөр сошиал медиа та өнөөдөр харанхуйг шеэрлэгч, харанхуйг түгээгч, харанхуй эц төгсгөлгүй хоосог хэрүүл маргааны дээр комментуудын дунд алхаж явдаг тийм итгэгч юм биш үстэй. Харин та өөрт байгаа жижигхэн зулын гэрэл мэддэг өчүүхэндүүдийн гэрлийг та чамлаа сууж байгаа юм шүү дээ. Харин үнийг та ил гаргаж чадах уу? Та өнөөдөр Христ итгэгч би итгэгч гэсэн мөртлөө Христээр нууж та хамт олондоо найз нөхөддөө ангийнхандаа хэлэхгүй сууж байгаа юм шүү дээ. Аав ээжтэй хайртай дотны хүмүүстэй бид гэрлийг туслахгүй бид харанхуй дотор бүдэрсэн нүгэлт амьдралаараа зууралсан хуучин амьдралаараа бид нар алхаж явж байгаа юм шүү дээ. Үгүй бид нар ямар үнэ гэж гэрлийн харанхуй байсаар байна. Бидний эзэн Есүс гэрэл юм аа. Үгүй бид нар ч гэсэн жинхэнэ амьд гэрэл Есүс хэлхийд ирсэн. Бидний эзэн Есүс бүхлийн харанхуйг хургуулж бүхлийн хадам болж өгч алга болов. Харин хүнээс бидний эзэн амийн гэрэл тусгаж буцаж гарч ирсэн. Амен. Тэгвэл би таны амьдралд өгсөн мэд харанхуй тэр амьдралыг чинь талбарууд бидний эзэн Есүсийн амийн гэрэл бэлхэн амийг өгөхөөр тусах болно. Бидний ус үндэсний дээр Бурхны хэлний энэхүү гэрэл тусах нь гарцаа байхгүй юм аа. Багцгүй та өөрийнхөө эцээ хүртэл зогсоорой. Өнөөдөр энэ хэлж байгаа, энэ өдөр энэ ярьж байгаа, энэ тунхаг өгнүүд энэ бичигдэж үлдэж байгаа ба. Бид энэ хорвоо дэлхийд хэдийн удаа амьдраа билээ. Харин бидний үр хөвгтөд бидний үрийн үедээ бидний итгэсэн энэ итгэл үнэмшил үнэн байсан юм аа. Миний аавыг, миний ээжийг, миний ах эгчийн тупаг гэсэн амьдралаанд нуусан энэ итгэл үнэмшил цорын ганц Бурхны үг бол амьд өгөн суурилсан энэ зам үнэн байжээ гэдгийг бидний үр удам гişдэг болоо. Итгэж байна. Тэр хамт байна. Эмх замраг үзүүлсийг эвчлэн цэгцэлгүй Бурхан тааржээ. Харин таны эмгэл цэгцэлсэн зүйлсийг дуснуулан нургаан дайсан юм аа. Бид дайсны тэр харанхуйг бид таны гэрлээр бид ялан дийх болно. Эзэн та биднийг гэрэлтүүлс. Эзэн та биднийг гэрэл бай гэж хэлсэн. Эзэн та биднийг улам илүү гэрэлтүүлээд залбирanгуйж байна. Их эзэн хэрв таны надад туссан энэхүү гэрэл ямар нэг тортог саад байгаа бол эзэн та ихсэн харуулж та намайг угаан сэрүүлж өгөөч. Та миний амьдралыг өөрчилж, та миний амьдралыг харанхуй эсвэл та өөрийн амийн гэрлийг тусгаач гэж залбирanгуйж байна. Бидний амьдрал гэрэлтэй байх. Эзэн Есүс зөвхөн миний хувьд миний гэр, миний үр хүүхдүүд, миний ус үндэс, миний амьдрал суугаад гэр орон, миний ус нийгэм бүхэлдээ таны гэрэл гэгээн дор ажиглалтай амьдрах болтугай гэж залбирanгуйж байна. Есүс эзэн модон та бидэнд үгсийн танд баярлалаа. Эзэн та тэр аймгийн харанхуй гэрэл тусгасан өөрийн хайртай бүгүүдийн татварыг хадгалдаг. Эзэн хэдэн зуун жиг өнгөрсөн ч гэлээ таны хөвгүүд, таны охтын гэрхүү амьдрал нь өөрчлөгдсөн тэр гэрчлэлүүд өнөөдөр биднийг урамшуулж зориулж байгаа баярлалаа. Таны үг, таны амьд үг бидний зүрхэнд хүч. Эзэн та бидэнд урам зориг, итгэл найдварыг, та бидэнд амийг, бэлсэн амийг өгч байгаа баярлалаа Есүс. Таны гайхамшигтээ энэ өглөөний үгсийн танд тань хадгалдаг. Amen.